Checkpoint-ийн external interface дээр anti-spoofing-ийг detect байдлаар буюу илрүүлэх байдлаар ажилуулсан байгаа. За ингэснээр WAN талаас external interface талаас манай дотоод сүлжээний хаяг юм шиг source хаягаа нуусан өөрчилсөн пакет орж ирвэл firewall маань үнийг илрүүлж хил дээр нь блоклж өгөх юм аа. За энэ рүүлээр бол манай сервер руу зөвхөн дотоод сүлжээнээс 80 портоор хандахыг зөвшөөрсөн дүрмтэй байгаа. Тэгэхээр Kali буюу халдагчийн серверээс манай дотоод сүлжээний хаягтай IP source IP-га болгож өөрчлөөд connection үүсгэх орлогыг болно. Манай дотоод сүлжээний 1.85 гэсэн хаягтай болгож өөрийнхөө хаягийг солиод манай сервер руу хандлтыг манай external interface-ийн цаанаас явуулж байна. За одоо лог дээр харахад external interface-ийн цаанаас манай LAN-гийн дотоод сүлжээний хаягтай пакет орж ирсэн байгааг одоо харж болно. За ингээд address spoofing буюу энийг илрүүлсэн detect горимд ажиллаж байгаа. Учраас зөвхөн илрүүлээд блок хийхгүй гэсэн үг. За одоо горимын солиод энэхүү spoofing төрлийн пакетууд орж ирвэл хамгаалах блок хийх горимд ажиллуулъя. Kali маань бол external буюу WAN интерфейсийн цаана байгаа. Сервер маань бол дотоод сүлжээнд байрлаж байгаа. За одоо 1.86 гэсэн дотоод сүлжээний хаягтай болгоод connection дамжуулаад үзье. За одоо лог дээр харахад пакетууд дроплогдсон address spoofing гэсэн шалтгаантайгаар дроп хийсэн байна гэж харагдаж байна.